За, амар мэндүү сонсогчдоо. Шинэ нэрний шинэ хүн подкастын маань энэ удаагийн дугаарт манай сургалтын төвийн төгсөгч Балчинам оролцож байна. За, Балчинам маань одоо манай сургалтад суухаас өмнөх тууллаасаа бас биднэрт товчхон танилцуулахгүй юу? За, бүгдд нь энэ подкастыг сонсох цаг үеийн мэндийг хүргэе. За, энэ хүү сургалтанд одоо суухаас өмнөх туулал маань, туршлага маань ер нь юуг туулж, юуг мэдэрч одоо энэ сургалтанд суух болов гэж байна тийм. Тэгэхээр би одоо өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжээс эхэлж ярихыг хүсэж байна. За, хамгийн анхны ер нь одоо нэг хүний амьдралд чинь тийм нэг тод цаг үе мэдрэмжүүд байдаг. За, тэр үе маань хизэнээс эхэлсэн бэ гэхээр би анхныхаа хүүхдийг төрүүлчихэд за тэгээд хүүхдээ одоо гэртээ хараа суух ээж болгоны тэр үе байдаг те. За, тэр үеийг туулаа явж хахад одоо тийм сэтгэл хөдлөл гэх юм уу те. Тийм мэдрэмжүүдийг ол мэдрээд эхэлсэн. Одоо өмнө нь одоо надаас гарч байгаагүй тийм сэтгэл хөдлөлүүд баяр баясал ч юм уу эсвэл гинтийн уйтгар гуйныг уур уцаар эсвэл би одоо нийгмээс сотарч ин ш гэдэг юм уу те ээж болгоны л одоо мэдэрдэг тиймэрхүү мэдрэмжүүдийг би өмнөх үетэйгээ харьцуулах юм бол илүү их мэдрээд эхэлсэн. За, тэр үед болохоор надад нэг иймэрхүү мэдрэмжүүд мэдрэгдэж байна да. Би өмнө одоо энгийн хүүхэд төрүүлээгүй байхаасаа өмнөх үетэй харьцуулахад нэг арай л нэг өөр байна да гэсэн нэг тийм ихний мэдрэмж надад тэр үед төрсөн. За, тэрийг ажиглчаад ингээд явж байгаад за ийм мэдрэмж төрөөд байгаа юм чинь би ер нь ажилдаа орох хэрэгтэй юм байна гэж бодоод. Тэгээд шууд ажилдаа орох шийдвэр гаргаад ажилдаа эргэн орсон. За, тэгээд эхний нэг жил бол яг гайгүй байсан. Нөгөө хүүхдээ хараад гэртээ сууж исэн хүн чинь те хамт олонтой боллоо. За, гэртээ өнгөрүүлэх цаг багасч ажил дээр өнгөрүүлэх цаг ихсэж илүү ингээд нийгмийн амьдрал руу яваад орчлоо. За, тэгээд ажиллаад ингээд явж явах хугацаанд нөгөө сэтгэл хөдлөлүүд бас л байсан. Бүр илүү ч нэмэгдсэн. Тэгээд яг хоо ажиллах тэр нийгмийн амьдрал руу орох ажиллах сонголтыг нэг талаар би өөрөө хийсэн. Нөгөө талаар бас одоо нөгөө хүн болгонд л нөгөө нэг эцэг эхийн шийдвэрийн дагуу ч юм уу те эсвэл энэнийг одоо хийх ёстой гэсэн нэг ёстой гэдэг юмнууд бас их хүний амьдрал чинь тулгардаг юм билэ. За, тэгээд яг ямар ажил хийх үү гэдгийг би тэр ёстой гэдэг шийдвэрийн дагуу гаргасан байхгүй юу. За, тэгээ ажлаа хийгээд явж гот нөгөө л нэг одоо стресс орж ирсэн. Тэгээ стресст орж эхлээд бас их нөгөө сэтгэл зүйн тогтворгүй юмуд чинь бүр улам нэмэгдээд эхэлсэн. Бараг нөгөө гэртээ байхдаа илүү тайван байсан юм биш үү гэж бодогдтол стрессүүд орж ирээд тэгээд яг бас ажилласаа гарчиг гэхээр гарах шийдвэрийг бас гаргаж чадахгүй байгаадсан. Нэг л зөрөгтэй хөдөлж чадахгүй. Тэгээд бас ингээд ажлаа үргэлжлүүлэх гэхээр ингээд нэг тийм хүсэж үргэлжлүүлэх зүйл биш юм шиг. Тэгсэн хэрнээ хийгээд байдаг. Маш их тийм хүчлэл байсан тухайн үед. Тэгээд хүчлээд ингээд стресстэд ингээд явж итл бас нэг сэтгэл зүйтэй нэг зүйлийг ажигласан. Яагаад ч би нэг биш юм шиг тэгсэн хэрнээ шийдвэр гаргаж чадахгүй яваад хахаар хүн ингээд нэг юм уналтанд орчт юм билээ. За, тэгэнгүүт нөгөө доторх тэр сэтгэл зүй тулгарч исэн маш олон зүйл чинь ингээд дэлбэрэлт үүсээд тэгээд ингээд бие махбод маань өвдөж эхэлсэн. Тэгээд хүн чинь одоо ингээд ямар нэгэн хэцүү зүйл тулгархад эсвэл өвчин зовлон тулгархад ингээд зогсож боддtiin билээ. Юу лээ? Би ер нь юуг ингэж мэдрээд яваад байгаа юм? Би ер нь яг хиний шийдвэрийн дагуу яваад байгаа юм. Нийгэмд яагаад ингэж их утга учиргүй яаран энэ нэг нийгэм рүү ороод байгаа юм.
Тэгээд нэг юм зогсоо зайгүй ингээл яваал гэдэг үргэлжлүүлээд нэг юм орцсон байсан. Тэгээд тэрийгээ хүн яг нэг юм хэцүү хүнд зүйл тулгарх үед олж хард юм билээ. За тэгээд би өвдсөн. Бүр яалтчгүй ингээд өвдхийн эрхэнд би ажиллахаа болж байгаа байхгүй юу. Тэгээд энэ өвдөлт маань надад би ерөөсөө өмнө хизээч багтаа те эмнэлэгт хэвтэж байгаагүй. За тэгээд энэ сэтгэл зүйн ингэж энэ тулсан нөхцөл байдал маань намайг бүр эмнэлэгт хэвтэх байтугай хагалгаанд ороход хүргэсэн. Тэгээд хагалгаанд ороод орсны дараа тэр хагалгаанд орох хүртэл чинь бас нэлээд хүн нэлээд их юм сэтгэл зүйн туулж байгаа юм. Эргүүлээд ингээ бүх амьдралаа хурааж байгаа байхгүй юу? Өнөөдөр энэ хүртэл би юу туулчих вэ? Яагаад би одоо энэ нөхцөл байдалд хүрчүү гэдэг зүйлийг би тэнд эргэнж бодож байгаа байхгүй юу? Гэтэл хүн ийм зүйл тохиолдоогүй байхад хизээч тэгж бодохгүй. Өө сайхан бай. Ирээдүйд сайхан болно. Би өшөө их зүйлд хүрнэ. Дахиад би ийм юм бүтээн гэж шунаж явдаг. Зогсоо зайгүй шунаж явдаг. Нийгмийн хүлээлт, нийгэм дэх миний байр суурь энэ зүйлүүд болоогүй байна гэд үргэлж зогсоо зайгүй нэг ирээдүрүүл тэмүүлээл ингээл явж яадаг. Тэгэнгүүт тэр зогсож эргэж бодох ёстой гэдэг зүйлийг надад зовлон тий. Тэр гинтийн юм надад ухаарлаж байгаа байхгүй юу? Тэг эргэж бодсон цагаас эхлэн би өөр луг орж байгаа юм. Би юу лээ? Миний мэдрэмж яагаад байгаа вэ? Энэ мэдрэмж хизээнээс эхэлсэн билээ. Гэт яг нэг юм өөрийгөө ингэж ухаж ойлгох, өөрлөгөө өнгөх тэр шат эхэлж байгаа байхгүй юу? Ингээд сонь. Уг нь оршихугаас ч те дотроос бас мессежүүд өгөөлсэн баг те. Өөрөө тэргээ барьж авахгүй юу? Тэр хүн ерөөсөө ажиглалтгүй юм байлээ. Ажиглах хэрэгтэй гэдэг зүйлийг бас ерөөсөө авч өсөөгүй гэх юм уу? Эсвэл нийгэм тийм ажиглах боломжийг надад өгөөгүй ч юм уу? Нэг тийм өөр зүйл ингээд нэг зогсоо зайгүй нэг тийм эргэлтэнд орцсон явж байгаа учраас хүн баг тэрийг ажиглах сөхөөж байдаггүй. За тэгээ ажиглаад ирсэн чинь маш сонирн. Надад ингээд миний сэтгэл хөдлөл тэр сэтгэл зүгээр ингээд дотоод руугаа орооч, өөрийгөө нэг сонсооч гэдэг тохиог өгчилсэн байгаа байхгүй юу? Би тэрийг ажиглахгүй явж байсан учраас ингээд өөрийнхөө бие махбодтойр ингэж мэдэрж иж ойлгосон гэдэг чинь бас их том золиос ямар нэгэн том зүйлийг ингэж туулж иж хүн ойлгоно гэдэг чинь бас нэлээд тийм чанга даваа гэх юм уу? Тэгэхээр ингэхгүйгээр ингээд хөнгөнөөр ойлгох боломж биднэрт байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар тэр зүйлийг өөрийнхөө сэтгэл хөдлөл, сэтгэл мэдрэмжийг ингэж багаасаа ажиглаж өсч тойрнох хэрэгтэй. Мэдрэмжгээ ярангууд бас нөгөө бид нар чинь төрөхдөө цав цагаан цаас турж байгаа. Тэгэнгүүт ингээд маш олон зүйлийг туулж харж тэрнээсээ ингэж маш олон мэдрэмжүүдийг авч өсөж байгаа. Тэр мэдрэмжүүд бас их хүндэх чухал юм байна. Тэр мэдрэмж бүртээгээ багаасаа туулж ажиллаж мэдрэмж бүрээ ангаахгүй юм бол тэрхүү мэдрэмж ингээд сэтгэлийн гүнд нуугдаал байж идэг айгуу сонио. Би нэг өвдснийхаа дараа өөрлөгөө өнгөдөг болсныхаа дараа ойлгосон. Тэр мэдрэмж нь угаасаа маш хүнд хэцүү болохоор хүмүүс тэрийг тагч мэдрэх хүсэхгүй. Хав дараад нууцж штэ тийм ээ. Тийм, өөрөө зүгтэж явдаг хүмүүс. Тэрийг бүр гүнд нь орж тайлахыг хүсэхгүй. Айгаад юм тийм. Гүнд нь орж тайлах хэрэгтэй гэдгийг бас хүн мэддэг. Ямар нэгэн зүйл болсны дараа хүн ухаж, эргүүлэн ухрааж иж тэр гүн хэсэг дээр очиод идэг. Тэр гүн дээр очаач гэдэгт одоо хүртэл нь бас бид нарт дохио өгөөлэдэг. Бид нар тэрийг ойлгодог болохоор ингээд бараг эцсийн шатанд нь аваач тийм үү. Уг нь хүн чих анзаарахтай байх хэрэгтэй байгаа. Гэхдээ яг энэ орчин үеч угаасаа их дууч юм ихтэй те. Энэ өхний орчлон ч угаасаа айгүйх бодит материалын орчин шүү дээ те.
Тэгээ тэр бүхнээ барьж авах гэхээр ерөөсөө саад аягүй хтэй. За тэгж явсаар одоо энэ сургалттай анх танилцсан уу? Бас нэг өөр сургалтууд бас сууж өмнө үзүү. За энэ талын сургалт мэдлэг мэдээлэл хизээ эхэлсэн бэ гэхээр тэр нөгөө нийгэм рүү ороод ажиллаа хийж явж явах тэр их стресс, нийгэмдийн бухимдал, тэр миний сэтгэл зүйн дээд зэгт хүрсэн үед хамгийн ихнийх нь одоо арай нэг өөр төрлийн юмыг би сонирхож эхэлсэн. Тэр нь бол одоо тараат үзрийн мэрэг. Ингээ намайг нэг юм чиглүүлэх нэг тийм өөр юм надад хэрэгтэйсэн байгаа байхгүй юу? Магадгүй би нэг дотоод дуу хоолойгоо сонсъё гэхээр яаж сонсохоо мэдэхгүй. Тэнгүүт нэг өөр зүйл татагтаад байсан. За тэгээд тараатыг сонссон. Энэ нэг юм даалт ертөнц, даалт ухамсар гэдэг зүйлийг маш их сонирхож судалж ирсэн. За цаашлаад сүнсний сэрэлтийг сонирхож эхэлсэн. За тэгээд дотоод руугаа өнгөх бясалгал энэ талын юмнуудыг маш их сонирхож эхэлсэн. Тэгээ судалж, нэлээд гүн судалсан. За тэгээ хаалганы дараа бодлын эзэн гээд энэ хөө подкаст суугтайгаа өөрийн мэлгүүл учирсан. Тэгээд сургалтанд нь сууж эхэлсэн. Маш тийм өөр мэдрэмжүүдийг би авч эхэлж исэн. Яг л нэг юм танд хүнтэйгээ уулзах чааж юм шиг нэг юм. Эсвэл ингээл судлах тусам ингээд надад амар гоё ойрхон нэг л тийм өөрийгөө ингээд олох гээд байгаа юм шиг мэдрэмж надад төрөөдсөн. Тэгээ сургалтандаа суугаад хаалганыхаа дараа би нэлээд тэнхрүүлчихэд яг нөгөө бит сургалтандаа суусан. За тэнд бол би бас яг өөрийнхөө мэдрэмжийг нэлээд задлсан. Үчирээсөө тэр мэдрэмж рүүгээ гүн орж иж л одоо нөгөө өөртөөгөө уулзах тэр цэгээ олох гээд байгаа байхгүй юу. Тэгээд мэдрэмж рүүгээ гүн орсон. Тэр орох одоо шатыг бол манай багш нар маань тавьж өгсөн, замчилсан, чиглүүлсэн. Тэгээд өмнөх бас зөндөө миний одоо энэ талын судалсан мэдлгүүд бас надад маш их хэрэг болсон. Тэгэхээр хүн ерөөсөө бас мэдлэгийг хязгааргүй тэлж ухамсарыг ер нь их тэлэх ёстой. Тэгэхээр энэ талын мэдлэг мэдээллийг ер нь хүнд ингэж хүүхдэд багаас нь өгж явах хэрэгтэй гэдэг зүйлийг би бол одоо маш их ухаарсан явж байна. Тэр одоо би бол хүүхдээ ер нь бол хүүхдийнхээ мэдрэмжийг би маш их нандинаа багнаас өсвөрнөөс тэгэл цаашаа бүх насн дээр хүн ямар мэдрэмж ер нь авах ёстой юм. Хүн тийм амар амгалан сайхан мэдрэмжийг авах ёстой байхгүй юу? Хүн энэний эсрэг мэдрэмжийг аваад туулж явах тусам тэр сэтгэлд нь байгаа цаана тэр суугч байгаа бүхэн айгүй хүнд байдаг. Энэ хүнд байгаа зүйлийг эргээд гаргахын тулд хүн маш их хүнд зүйлийг туулж иж ойлгодог. Стар бол ойлгоход жоохон хэцүү байгаад байдаг. Тэр багаас нь минь хөнгөн мэдрэмжийг бусдад өгөөч. Энэ хайран дээр суурилсан энэ хайрын хүмүүжлийг олгооч. Тэгээ нэг зүйлийг би ажил дээр их тэр стресстэд их ойлгосон. Хүмүүс ингээд ерөөсөө юм бусдыг хайрлаж сураагүй гэх юм уу, нэг л тийм аминчхан жоохон тийм сөрөг мэдрэмжүүдийг мэдэрсэн би. Магадгүй би яг миний зан чанар бас тийм байж магадгүй. Маш тийм би өөрөөсөө бусдыг боддог. За би яг энэ хүн юм бол за би яг энэ ажлыг дуусгачихвал гээд нэг тийм бусдыг өөрөөсөө илүүд өндөрт тавьсан. Тэр зан чанар тэрнээс бас би их сүлдэх суралцсан юм байна. Тэг яагаад би энэ зан чанартай болчихоо гэж бас сүлд нь бодсон. Тэг ер нь яг хүн болгоно тэгээ амьдралын янз бүрийн тууллыг туулж байгаа. Тэг тэр туулал болгоно бас эргээд нэг бодох хэрэгтэй юм шиг. За би ямар туул багасаа туулч юу? За би айлын баг байвал, би айлын том байвал том байгаад те ямар зан чанарыг өөртөө суулгах юу? Энэ ажлуудыг хийгээд би ер нь юуг олж аваад юуг алдчих уу гэд маш их юм бодон тунгаах зүйлүүдийг их хийж явах хэрэгтэй юм шиг. Тэгж бодохгүйгээсээ анзаарахгүйгээсээ ч юм уу бас нэлээд их зүйлийг
туулдаг юм шиг. За Балчка маань одоо энэ сургалтанд орж ирээд ер нь ухааллуудаасаа нэг цохол сэдвийг дурдуулах үзэгчдэд сонсогчдод маань сонирн баг тийм ээ. За ер нь бол хүн энэ дэлхий дээр мэдээж ямар нэг зүйлийг хийх гэж, ойлгох гэж, ухаарах гэж ирсэн. Энэхүү ухаарлаа хүн авахд амьдралдаа хүн болгон л мэдээж сүнстэй байгаа тий. Сүнснийхээ хувьд хөгжиж идэг, амьдрал дээрээ ч хөгжиж идэг. Хүн ер нь бол одоо хөгжихийн тулд л ирсэн. Тэгэхээр хүн өөрийгөө хайхын тулд мэдлэгээ нэмэх хэрэгтэй. Бас илүү их зүйлийг одоо сурч, судалж, зогсолтгүй л ингэж хөгжиж явах хэрэгтэй юм шиг. Тэгэхээр энэ хөгжлийг хүн багаас нь маш тийм гэгээлэг, оюунлаг тийм одоо орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Мэдээж хүн болгон ч л нийгэм рүү орж байгаа. Өсөж төрнөд тэр нийгэм цэвэр байх хэрэгтэй байхгүй юу? Бас гэр бүлийн хүмүүжлийг хүн эцэг эхээсээ авдаг. Тэгэхээр тэр хүн болгоны ухамсар нь өндөр байх хэрэгтэй. Ухамсараа өндөр байлгахын тулд хүн хайрын дээр хайрыг одоо их түгээх хэрэгтэй. Хайрын дээр суурилсан үйлдэл хийх хэрэгтэй. Хайрыг ямар үед олж авдаг вэ гэхээр өөрлөгөө өнгөж өөрийгөө олсон цагт хүн ингээд бусдыг ер нь бол хайрлаж эхэлдэг юм шиг. Тэгэхээр хүн болгон өөрийгөө олоосай. Хүн болгон мэдлэг бас энэ өөрийнхөө энэ амьдралд яах гэж ирсэн, юуг туулаад, юуг ухаарах ёстой вэ гэдгээ аюу тийм хайж эрэлхийж явах хэрэгтэй юм шиг. Өөрлөгөө өнгөж өөрийгөө хайрлах хайранд бас суралцаасаа л гэж хүсэж байна. Хүмүүсийг бас тэгж уриалж. Хүмүүс ер нь академик мэдлэг боловсролт ер нь их анхаарат өөрийнхөө сүнснийхээ хөгжлийг ер нь орхитуулаад баг ингээд мартаад ингээд сүнсээ одоо ямар зориг хүрэх тэшнэж умартаад ингээд арга тал дээр ингээд бүр живцэн явж идэг шүү дээ тий. Тэгэхээр энэ сургалт маань бас хүний дээр сүнсний хөгжилд бас нэлээд бас ахиж төвшил өгч чадамжуудын нээж гаргахаар онцлогтой юм уу гэж би боддог. Тий, яг зөв. Ер нь бол хүн ингээд энэ талын энэ чиглэлийн зүйлийг нөгөө ойлгож мдээгүй болохоор аргын амьдралдаа нийгэмд юу чухал байдیں۔ Нийгэмд юу илүү одоо нэр хүндэт хүрэх үү? Магадгүй амьдралын ман чанарыг сайжруулах уу гэд илүү нийгмийн тал руугаа яваад идэг. Гэтэл одоо энэ сүнслэг бидний энэ оршихуй, энэ ам, сүнс, дотоод ухамсар, даалд ухамсар, язгуур сүнс энэ бүхэн чинь бүр бараг 99% нийтэлсэн шүү дээ. Гэтэл бид нар зөвхөн тэр нийгэм гэж нэг тойрог дотор орцсон тий. Нэгэн хувь дээрээ төвлөрөөд амьдраад байгаа нь бас их буруу зүйл юм шиг. Тэгээ энийг бас ухаарж байгаа нь аюу сонин. Хүмүүс сүнсээр айгаад идэг. Тий, айгаад буруугаар ингэж жигшээд идэг. Тэгэхээр энэ талын энэ 99% зөв мэдлэгийг бас ингэж нийгэмд хүргэж чиглүүлэх нь их чухал. Тийм учраас та бүхэн маань одоо дотоодоо сонсч хүний энэ дотоод ухамсар гэдэг зүйл хүнийг ерөөсөө зөв зүйл рүү, зөв сайхан зүйл рүү чиглүүлж яд юм байна. Тэгэхээр эндээ бид нэр итгээд энийгээ бид нэр илүү судлах хэрэгтэй юм байна. Нийгмийн тэр нэгэн тойрогт автах биш. Энэ сүнслэг энэ далд ертөнцийг одоо судлаад энэ талаар одоо мэрэгшээд ирэхээр яг арга тал дээр амьдрал дээр бас аюу хөөж нь гарч ирдэг тийм ээ. Арга тал дээр илүү нөгөө яг авьяас чадамжууд нь нэгдэд. Тэгээ арга тал дээр илүү амжилттай явах бас
Үе таалах нэгдэд ирдэг. Тийм, энэ бол яалтчгүй нөгөө хүн болгоны өгөгдөл байгаа тий. Хүн болгон л одоо төрөхдөө ямар нэг зүйлийг хийж бүтээх гэж тий. Ухаарах гэж, хөгжих гэж ирсэн. Тэгэхээр яг юу вэ гэдгийг яг энэ тал руу хүн орж иж дотоод ухамсараа сэрээж иж тий. Өөртөөгөө нэгдэж илүү ойлгож, илүү тэр чадамж нь нэмэгдэж, өөрийнхөө илүү тэр том төвшөнд, том сэтгэхүйгээр харж юмыг илүү өргөн хүрээнд, илүү нарийн, илүү мэдрэмжтэй хүрээнд харж сэтгэдэг. Тэр зөвхөн энэ өнгөцхөн 1% энэ ухамсараар биш, илүү том өөрийнхөө 99% тэр далд чадамж, авьяас бэлэг, өөрийгөө нээх, өөртөө итгэлтэй болох энэ замыг сонгоод энэ нийгмээ, энэ дэлхийгээ илүү сайхан хайран дээр суурилсан ийм гоё ертөнц болохын төлөө хүн бүхэн зөрч чигээсэй. Энэ талыг мэдэрч ойлгосоо. Заавал хүнд зүйлийг туулж битгий ойлгосоо. Тийм болохоор өөрийнхөө тэр дотоод зүн совинг сонсорой л гэж хүсэж байна. За өнөөдөр бидэнтэй ярилцаж туршлага тоолгоцоо олцсон Балжин нэмдэ баярлалаа. Энэ хүрээд манай подкаст өндөрлөж байна.